Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдөр та бүхэнтэй Intel компаниас худалдаанд гаргаад бас төдийлөө удаагүй байгаа график картны шин цувралын талаар товч ярих гэж байна. Intel Arc B цуврал гээд. За тэгээд ихэнх үзэгчд буюу компьютерийн техник хангамж хардвер сонирхогчд маань Intel компаниг бол сайн мэддэг байгаа. Тэгээд Intel компаниг ихэвчлэн CPU буюу процессорын үйлдвэрлэгч гэдгээр нь илүү танина. За Intel Core i3, i5, i7 гэдээ явж байсан. Тэгээ өнгөрсөн оноос эхлээд Intel Core Ultra гэдэг энэ шинэ CPU-ний үйлдвэрлэгч байгаа. Түүнээс гадна Intel компани болохоор 2022 оноос буюу 3 жилийн өмнөөс график карт буюу дисплей карт гэж бас ярьдаг. Энэхүү GPU гэж бас ярьдаг. GPU-ны зах зээлд бол хөл тавьсан Intel Arc гэж цувралаараа. Тэгээд эхний цуврал нь болохоор Intel Arc A гэдэг үсгээр эхэлж байгаа. Alchemist гэдгийн товчлол. Ийм картууд байсан. Тэгээд тухайн картууд бол анхны удаа гарч байгаа зах зээл гарч байгаа шинэ бүтээгдэхүүн гэдэг үүднээс зах зээлийн хувьд үн ханшийн хувьд бол боломжийн сайн байсан боловч бас яг хэрэглэгчдэд хүрэхэд ажиллагааны хувьд, үзүүлэлтийн хувьд, үйл ажиллагааны хувьд бол бас бага зэргийн доголдолтой байсан. Төдийлөн бас сайн амжилт олоход нь садаа болсон гэж хэлнэ. Intel үүн дээр сургамж аваад хоёр дахь цувралыг буюу Intel Arc Battle Mage гэж байгаа. Battle Mage буюу товчлоод B гэж байгаа. B цувралаа болохоор эхнийх нь A байсан. Одоо B цуврал буюу хоёр дахь LG-ийн график картуудаа бол өнгөрсөн оны буюу 24 оны сүүлээр худалдаанд гаргасан. Мөн 25 оны 1-р сарын дундуур бас энэ Intel Arc B580 болон B570 гэсэн энэ картуудыг бол худалдаанд оруулсан байгаа. За тэгээд энэхүү картууд нь болохоор өмнөх сургамж дээрээ үндэслээд үйл ажиллагааг бол нэлээд сайжруулсан, алдаа дутагдал бол харьцангуй багассан, ер нь бүх талаараа сайжирсан гэсэн ийм мэдээлэл явж байгаа. Тэгээд үнийн хувьд болохоор B580 гэдэг карт нь болохоор $250 зах зээлийн үнэ. За энэ нь болохоор AMD-гийн RX 7600 гэдэг карттай ойролцоо байгаа зах зээлийн үнэ. Тэгээд B570 гэдэг карт нь болохоор $220 зах зээлийн үнэтэй ийм худалдаанд гарсан байгаа. За тэгээд B580-ийн хувьд болохоор саяны дурдсан AMD RX 7600 болон Nvidia-гийн RTX 4060 гэдэг картуудтай өрсөлдөх ийм зорилготой. B570 нь болохоор 6600 AMD-гийн карттай бол шууд өрсөлдөх үс гэсэн ийм хүлээлттэйгээр Intel бол энэ бүтээгдэхүүнүүдийг борлуулалтанд гаргасан. За тэгээд техникийн үзүүлэлтийн хувьд аваад үзэх юм бол энэ хүү 2 дугаар үеийн Intel-ийн Arc card буюу B цуврал нь болохоор өмнөхөөсөө бол нэлээд сайжирсан. За тэгээд та бүхэн харж байгаа энэ цөмүүдийн тоо ер нь бол бага зэрэг ялгаатай. Үнийн хувьд ч гэсэн ер нь $30 ялгаатай. За тэгээд гол ялгарх юм нь бол шууд нүдэнд тусаж байгаа нь болохоор энэ санах хойн багтаамж байна. 12 GB болон 10 GB гэдэг ийм ялгаатай байна. За тэгээд түүнээс гадна memory interface гэж байгаа. Энэ болохоор бас өгөгдөл дамжуулах өргөн гэх юм уу тэрэн дээрээ үндэслээд энэ memory bandwidth гэдэг байгаа нь болохоор буюу мэдээлэл дамжуулах нийт өргөн нь болохоор 456 380 гигабит per second гэдэг. За энэ нь болохоор хэр их мэдээллийг хэр хурдан боловсруулах уу гэдэг. За тэжээлийн хувьд болохоор B580 нь болохоор 190 Вт. За тэгээд тэр нийт тэжээл нь болохоор системийн 405 Вт-ийн тэжээлийн блокт бол 50 Вт-ийн тэжээлийн блок хангалттай гэж байгаа. Нөгөө карт нь болохоор 570 нь болохоор 150 гэж үтсэн байгаа. За тэгээд сүүлийн үеийн бүх кодыг бас дэмждэг. За энэ юу гэсэн үг гэхээр EV encoding график боловсруулалт, видео боловсруулахад бол боломжийн. Тэгээд
Дээрээс нь DisplayPort болон HDMI сүүлийн үеийн 2.1 гэсэн стандартуудыг бол дэмжиж байгаа гэсэн ийм үзүүлэлт байна. За тэгээд энэхүү картуудын одоо та бүхэн харсан бол 12 ГБ, 10 ГБ гэдэг VRAM гэж нэрлэдэг байгаа. Одоо видео санах гэдэг энэ Intel-ийн болон Nvidia-гийн болон AMD-гийн одоо өрсөлдөж буй картуудаасаа бол хамаагүй илүү. Учир нь Nvidia RTX 4060 болохоор 8 ГБ, RX 7600 мөн 8 ГБ-тай. За энийг яагаад онцлоод байна гэхээр одоо сүүлийн үеийн програм ялангуяа гейминг тал дээр болохоор 8 ГБ бол хангалтгүй болсон гэж үзэж байгаа. За тэгээд энэний жишээ одоо та бүхэн дэлгэцсэн дээр харж байна. Indiana Jones гээд Harrison Ford-ын тоглосон нэлийн алдартай цуврал кинонууд байдаг. Тэрэн дээр үндэслээд энэ Indiana Jones and the Great Circle гээд гейм гарсан юм байна. Тэгээ энэ дээр болохоор 12 ГБ-аас тодруулсан байгаа доош VRAM-тай ийм график картууд болохоор 30 FPS буюу секундэд 30 дүрс кадр өгөж чадахгүй тийм асуудалтай байна. Тэгэхээр Intel Arc A770 гээд бүр өмнөх үеийн Intel-ийн карт болохоор 1080p буюу одоо 1080p гэж ярьдаг да. Одоо Full HD нягтрал дээр RTX 3080 гээд картаас бол бүр хамаагүй илүү үзүүлэлттэй байсан гэж байгаа. Уг нь бол хүчин чадлын хувьд бол RTX 3080 бол маш хүчтэй карт. Гэхдээ RTX 3080 болохоор 10 ГБ-тай VRAM-тай A770 нь болохоор 770 нь болохоор 16 ГБ VRAM-тай. Тэгэхээр энэ ийм нэг мэдээлэл явж байгаа. За түүнээс гадна энэ саний яриад байгаа юмыг батлах өөр зүйл гэх юм бол энэ hardware unboxed гээд бас YouTube-ийн нэлээд техникийн мэдээлэл олох тал дээр хүмүүсийн сайшаал хүртсэн юм сувг байдаг. Тэрэн дээр болохоор энэ VRAM-ийн шаардлагын талаар бас хэд хэдэн үзүүлэлтийг гаргасан байгаа. За тэгээд жишээлх юм бол энэ Alan Wake 2 гээд энэ тоглоом дээр ямархуу график карт VRAM-тай байх шаардлагатай байна гэдээ ярьж байгаа. За тэгээд тэрэн дээр аваад үзэх юм бол жишээлбэл 1080p буюу Full HD дээр high гэж setting дээр тохиргоон дээр гэсэн үг шүү дээ. Энэ Alan Wake 2-ыг ажилуулхад 8 ГБ бол яг хүрж байгаа. Тэгэхээр 8 ГБ-аас дээшээ буюу одоо энэ ray tracing одоо high болон ray tracing гэдэг нөгөө гэрлийн тусгал одоо гэрлийн туяа одоо гэрлийн туяа гэх юм уу цацрагийг арай өөр технологиор энэ ray tracing технологиор илүү бодиттойгоор харуулахын тулд ray tracing гэдэг байгаа энийг ашиглахад 8 ГБ-д 10 ГБ санаахаа хүрэхгүй байна гэд ийм одоо харьцуулт хийсэн байна. За тэгээд 1440p буюу манай дээр болохоор бас 2K гэдэг Quad HD гэж нэрлэдэг. Энэ илүү өргөн цэгийн нягтрал дээр явах юм бол high дээр зүгээр л ямар ч ray tracing-гүй ажиллахын тулд high гэх юм бол 8 ГБ VRAM хангалтгүй 8.7 шаардаж байгаа. Тэгэхээр 8 ГБ картайгаар 8.7 шаардаад байна гэхээр тэгээ яаж илэрхүү гэхээр саяны л одоо нөгөө Indiana Jones тэр дурдсан нөгөө FPS буюу нөгөө дэлгэцэнд өгж байгаа дүрс нь болохоор хамаагүй бага гараад тэг гацалт үснэ гэсэн үг энэ график карт нь. За тэгээд бүр 4K гэдэг байгаа 4K 2160p гэдэг 4K нягтрал дээр болохоор бүр ray tracing-тэй явахын тулд 12 ГБ видео карт ч хангалтгүй 16 ГБ санах хөтэй видео карт шаарж байна. За тэрнээс гадна жишээлх юм бол Avatar гэдэг бас өнгөрсөн он байна уу худалдаанд гарсан Avatar гэдэг киноны сувралдаг тэрэн дээр үндэслээд бас гейм гарсан юм байна лээ. Тэгээд энэ нь болохоор бас ray tracing хэрэгэлдэг. Indiana Jones гэдэг түрүүний дурдсантай адилхан. Тэгээ энэ дээр жишээлх юм бол зүгээр 1080p дээр буюу Full HD дээр medium гэдэг хамгийн одоо low medium л гэхгүй бол high руу орох юм бол тэгэл 8.9 ГБ VRAM. Ultra руу орох юм бол өөр 10-аас илүү гигабайт VRAM шаардж байгаа 12 ГБ. За тэгээ энэ бол зөвхөн Full HD буюу 1080p дээр 1440p буюу Quad HD дээр high-аас дээшээ ер нь medium-аас дээшээ бол 10 ГБ-аас дээш карт шаардлагатай байгаа. За Ultra дээр тавья гэх юм бол 12 ГБ-аас бүр дээшээ.
ийм одоо график картууд шаардж байна. Тэгэхээр одоо нөгөө түрүүний яриад байсан RX 7600 Nvidia-гийн RTX 40 60 эсвэл 3080 ч гэдэг юм уу. Эдгээр картууд 12 GB VRAM байхгүй гэдгээр одоо ирээдүйд гарч байгаа тоглоом дээр ямар ч хүчин чадал сайтай байлаа гэсэн Intel Arc-ийн A70 770 одоо RTX 3080 илүү хүрэхгүй бага үзүүлэлт гаргасан ийм дүр зурагтай байна. Тэгэхээр VRAM бол сүүлийн үеийн одоо энэс цаашлаад бол нэлээд чухал. Ялангуяа 12 GB доотлно гэж зөвлөд байгаа. Гэхдээ та бүхэн харж байгаа. За тэгээд энэ 4K дээр болохоор 16 GB зүгээр одоо high дээр л явъя гэхээр 12-ыг давчиж байгаа. 12-оос дээш 16, ultra дээр 16 хэрэгтэй. Unobtainium гээд энэ бүр маш өндөр тохиргоон дээр тархан бол бүр 20 GB ч юм уу ийм картууд бол шаардлагатай болж байгаа юм байна. За тэгээд хоёр карт руугаа буцаад оръё. За эхлээд B580 гэдэг картаа яриа. За Arc B580 гэдэг одоо энэ 3 цэнхрийн хамгийн дээр нь харагдж байгаа 12 GB-тай карт. За энэ картыг болохоор Full HD буюу 1080p дээр Linus Tech Tips гээд сувг дээр бол одоо шинжилж үзсэн байгаа. Тэгээд тэрэн дээр болохоор RTX 4060-аас бол бараг 10 орчим хувь илүү хурдан. За тэгээд RX 6700 XT 67 тэгтиг 6700 XT гээд 12 GB карттай бол нэлээд ойролцоо. За тэгээд 4060 Ti-тай бас нэлээд бас холгүй ийм байна гэсэн дүгнэлт гаргасан. Гэтэл Arc-ийн өмнөх үеийн картууд бол 81 FPS, 66 FPS гээд бас нэлээд хоцронгуй харагдаж байна. Энэ болохоор нэлээд хэдэн одоо гейм дээр туршилт хийхэд дунд нь бол 102 FPS гарсан байгаа. Буюу нэлээд сайн байна гэсэн үг. За гэхдээ Intel-ийн хувьд болохоор энэ Arc гэдэг энэ B50 гэдэг B суврлаа, Battlemage суврлаа Full HD биш Quad HD буюу 1440p дээр бол ажиллуулахад бол нэн тохиромжтой. Ялангуяа гейминг тал дээр гэсэн юм зөвлөмж өгöd байгаа. Тэгээд тэрэн дээр үндэслээд бас харьцуулт хийсэн. Тэгэд үнэхээр яг 1440p гэдэг та бүхэн зүүн дээр улан дээр харж байгаа. Энэ 1440p цэгийн ягтрал дээр болохоор Arc B580 гэдэг энэ цэнхэр өнгөтэй тэмдэглэсэн байгаа карт маань 6700 XT болон энэ RTX 4060 Ti гэдэг 16 GB-ийн хувилбартай бол тун ойрхон ажиллаж байгаа. Харин RTX 4060 болон 3060 гэх мэт картуудыг бол бүр арда хол орхисон бараг 20% гаруй илүүтэй байгаа дүр зураг харагдаж байна. За тэгээ бүр хамгийн доорн дээр GTX 1060 гэдэг карт жишээлх юм бол бүр 24 FPS буюу 30 FPS ч хүрэхгүй. Ер нь бол ялангуяа гейминг тал дээр бол 60 FPS болон түүнээс дээшээ байвал их зүгээрээ гэж зөвлөдөг байгаа. За тэгэхээр энэ хүү карт маань rasterization гэдэг байгаа. Одоо үндсэн ажиллагаан дээр Full HD дээр болохоор 4060-аас арай хурдан Quad HD дээр 1440p цэгийн ягтралтай тийм сайхан дэлгэцэн дээр бол RTX 4060 Ti руу бас нэлээд олон тохиолдолд өгч байна үндсэн ажиллагаа гэж байгаа. За тэгвэл гот Ray Tracing гэдэг сая ярьсан энэ шинэ технологи байгаа. Ялангуяа сүүлийн үеийн геймс за сая Indiana Jones-ыг ярьлаа, Avatar-ыг ярьсан. Түүнээс гадна Final Fantasy 7-гийн шинэ хувилбар гих мэтлээ одоо эдгээр нь бол Ray Tracing-гүй бол ерөөсөө эхлэхгүй. Тэгэхээр багада RTX 20 цувралын карт эсвэл энэ Arc эсвэл RX 7000 ч гэдэг юм уу ийм цувралын картуудыг бол 6000 ч гэдэг юм уу шаардж байгаа. За тэгээ Ray Tracing гэдэг энэ технологи нь болохоор маш өндөр үзүүлэлт шаарддаг. Тэгээд бас VRAM бас нэлээд чухал. За тэгээд энэ Ray Tracing бол ялангуяа Nvidia-гийн картууд дээр бол маш одоо сайн суурилж нэвтэрсэн байдаг гэж ярьдаг. Тэгээ энэ нь болохоор бас энэ ихүү зураглал дээр та бүхэн харж байгаа. B580 маань болохоор яг 1080p буюу Full HD цэгийн ягтрал дээр болохоор RTX 4060-тай ер нь ойролцоо үл ялэг арай илүү сайн байна. 6700 XT-г бол нэлээд хол буюу 20 орчим хувиар ардаа орхисон байна. Мөн RTX 3060-аас нэлээд хурдан харагдаж байна. Тэгэхээр Ray Tracing дээр Full HD-ийн 4060 карттай бол нэлээд ойролцоо. За тэгэнгუთ Quad HD гэдэг арай өндөр цэгийн ягтралтай
дэлгэцтэй бол ямар зүрх зураг гаргаж ийн гэхээр RTX 4060-аас бол арай илүү хурдан нэг 7 орчим хувь 7-8% илүү хурдан байна. 4060 Ti-д бол арай хөрөхгүй байна. 42 FPS-тэй байна. Гэхдээ бусад картуудаасаа бол нэлээд хурдан байгаа нь бол харагдаж байна. Үнийн түвшинд авч үзэх юм бол жишээлх юм бол RTX 4060 гэдэг карт бол зах зээлийн үнэ $300 гэдэг. Энэхүү B580 гэдэг карт болохоор $250 гэж энэхүү видеоны эхэнд ярьсан байгаа. За тэгвэл энэхүү 580 карт маань болохоор RTX 4060-аас бол бүх талаараа илүү байна гэдэг нь бол харагдаж байна. Үнийн хувьд бол илүү хямд. Гэсэн мөртлөөсөө Full HD, Quad HD буюу 1080p, 1080p, 1440p дээр бол илүү хурдан, Ray Tracing дээр болохоор мөн ажил тохиолдолд илүү хурдан байна гэсэн юм үр дүн гарсан байна. За тэгэх юм бол үүний баг дүү гэх юм уу? Одоо B570 гэдэг карт энэ зурагт дээр бар хамгийн доор нь харагдаж байна. B570 гэдэг карт нь болохоор 10 GB VRAM-тай. Тэгээд Intel-ийн B580 болон RTX 4060-тай харьцуулж харах юм бол 4060-аас нэг арай бага үзүүлэлтийн хувьд нэг 10 орчим хувь арай удаан харагдаж байна. Дундаж FPS нь 1080p дээр болохоор 71 гэсэн байна. RTX 4060-ах болохоор 76 FPS байсан байна. Тэгэхээр $220-оор $300 картаас арай 10% орчмоор арай удаан ийм үзүүлэлттэй байна гэсэн үг. За тэгэхээр цаашаа яг 1440p буюу Intel-ийн зөвлөд байгаа цэгийн ягтрал дээр Intel Arc B570 10 GB-ийн карт маань RTX 4060 8 GB-ийн карттай бол үндсэндээ үзүүлэлтийн үед бараг адилхан 52 FPS, 53 FPS гэсэн ийм дүр зураг харагдаж байна. Тэгэхээр бол нэлээд чамлахааргүй сайн үзүүлэлт гэж харагдаж байна. За тэгээд жишээлх юм бол Cyberpunk 2077 гэдэг энэ Nvidia-гийн одоо урдаа нүүр барьдаг Nvidia-гийн нэрийн хуудас ийм гейм байгаа. Нэлээд өндөр үзүүлэлттэй Ray Tracing гэдэг нэрийг бас ажиллуулж болдог. За тэгвэл энэ дээр бол зөвхөн raster буюу 1440p дээр Ultra гэдэг дээш нь толгдсон. Тэгвэл RTX Ray Tracing хэрэглээгүй үзүүлэлтээр болохоор B570 гэдэг карт маань дунджаар ойролцоо байгаа боловч яг энэхүү Cyberpunk дээр бол RTX 4060-аас бүр хавь илүү 54 FPS гаргасан харагдаж байна. Тэгэхээр энэхүү Intel-ийн энэхүү Arc B5070, B5080 гэдэг картууд бол муугүй бол сонголт юм гэдгийг бол энэхүү Linus Tech Tip-ийн харьцуултууд бол харуулж байна. Тэгээд энэхүү видеонд ярьж байгаа зүйлүүдийн их сурвалжийг комент буюу хэрэгжигчийн сэтгэл үлдээх хэсэгт видеоны тайлбар хэсэгт бол үлдээх байгаа. Тийм учраас та бүхэн илүү нарийн судалж бас үзье гэх юм бол болцоотой байгаа. За гэхдээ тэгээд Ray Tracing-ийг яриад тэгээд видеогоо өндөрлөхийн өмнө бас нэг хэлэх чухал юм байгаа. За Ray Tracing-гээ сайн яриад байгаа тэр технологи дээр болохоор яалчгүй ялангуяа 1080p дээр бол Arc B570 бол RTX 4060-аас бол арай хоцрогж байгаа. Нэг 10 хэдэн хувиар хоцорч байгаа харагдаж байна. 1080p дээр бол харин B580 гэдэг карт маань RTX 4060-тай бол адилхан байна. Full HD гэж байгаа. 1440p дээр болохоор Arc B570 580 болохоор RX 4060-аас бол илүү хурдан байсныг бол өмнө бас харсан байгаа. За тэгээд хамгийн чухал бас нэг хэлэх зүйл юу вэ гэхээр энэхүү саяны туршилтуудыг болохоор энэхүү сувгууд болон энэ техникийн YouTube сувгууд болохоор нэлийн сүүлийн үеийн Ryzen 9000 сувгуулын CPU-дэр хийсэн байгаа. Тэгээд эдгээр ер нь бол Intel-с энэхүү график карт дээр та бүхэн харж байгаа Ryzen 3000 сувгуул болон Intel-ийн 10 дугаар сувгуул Core i 10 дугаар generation-ы Core i3, i5, i7 дээр бол болон түүнээс хойш CPU дээр хэрэглээрэй гэж зөвлөж байгаа. Гэхдээ юу олж тогтцоосон гэхээр хуучны энэ CPU-н дээр энэхүү Intel-ийн
GPU-нуудыг, шинэ GPU-нуудыг хэрэглэхэд бол үзүүлэлт нь бол нэлээд унж ихэлсэн. Тэгэхээр хуучны CPU-нууд дээр график картыг одоо хэрэглэхийн тулд CPU bottleneck гэж яриад байгаа. CPU нь илүү хязгаарлагдмал болж эхэлж байгаа. Тэгэхээр хүмүүс туршилтын үр дүнд юу гэж олсон гэхээр хэрэг та энэхүү Intel-ийн GPU-нуудыг 1440p буюу Quad HD монитор дээр хэрэглэе гэж төлөвлөж авах юм бол багада Ryzen-ы 5000 суурал буюу 5600 ч юм уу 5600X гэх CPU дээр хэрэглээрэй. Intel-ийн 12 дугаар generation буюу Intel-ийн 12100 эсвэл 12400 ч гэдэг юм i3, i5 CPU-нууд дээр хэрэглээрэй гэж зөвлөж байгаа юм байна лээ. Хэрв та Full HD буюу одоо 1080 гэх энэ нягтрал дээр Ryzen биш Intel-ийн энэ Arc B570 гэдэг картуудыг хэрэглэх сонирхолтой байгаа бол Ryzen-ы магадгүй 5000 биш бүр 7000 Ryzen 7500F 7600 ч гэдэг юм уу тийм нэлийн сүүлийн үеийн CPU авахгүй бол хуучин CPU-н дээр энэ график карт нь бол график карт дээр хуучин CPU-нууд бол гологдоод байна гэсэн үр дүн гарсан. Тэгэхээр та нэлийн хуучны одоо Ryzen 2600 ч гэдэг юм уу эсвэл Intel-ийн 9000 суурилын CPU-тэй 10000 ч гэдэг юм уу тэр тохиолдолд бол Intel Arc B суурил биш магадгүй RX 7600 эсвэл Nvidia-гийн RTX 4060 гэдэг карт бол илүү тохиромжтой. Харин 12 дугаар generation-ы Intel-ийн CPU эсвэл сая ярьсан Ryzen-ы 5000 эсвэл 7000 суурилтай бол Intel-ийн энэхүү B580 тэр тусмаа CPU бол маш сайн үзүүлэлттэй RTX 4060-аас бол илүү байгааг бол өнөөдөр бүгдээрээ харж сонирхлоо. За тэгээд төгсгөлд нь гэж хэлэхэд бол энэхүү CPU-нууд бол нэлээд бос сайн үзүүлэлт сайтай, үйл ажиллагаатай сайтай байна. Гэхдээ та шууд ингээд яваад авахын оронд таны CPU хэр орчин үе явах вэ гэдэг дээр тулгуурлаж агаад энэхүү сонголтоо хийх нь байна. За тэгээд сүүлд шалгахад бол Hightech гэдэг дэлгүүр дээр энэ ялангуяа Arc B580 гэдэг картууд бол бэлэн байгаа юм байна лээ. Ямар ч тохиолдолд ялангуяа B580 бол бүх үзүүлэлтээр RTX 4060-аас бол илүү карт гэдэг нь өнөөдрийн энэ харьцуултан дээр харагдсан тул үний хувьд ч гэсэн бас боломжийн цоо шинээрээ зарж байгаа нь RTX 4060-аас бол илүү хямд харагдсан. Тэгэхээр Hightech дээрээс бол бас үзэж сонирхох болцоотой байгаа юм байна лээ. За тэгээд өнөөдөртөө ийм байна. Та бүхэнд энэхүү видео сонирхолтой болон мэдээлэл олгосон гэж санагдж ивэл энэхүү суваг дээр та бүхэн лайк болон follow буюу subscribe дарж дагаарай. Ингэснээр дараагийн бичлэгүүдийг илүү хурдан одоо алгасалгүйгээр хүлээж авах болцоотой болно. За тэгээд өнөөдөртөө энэ түрээд өндөрлөе. Анхаарал хандуулсанд баярлалаа. Дараагийн удаа дахин уулзлаа. Түр баяртай.